Алгадуулсан ханхүүтэй цуг байсан эмэгтэй маш ууртайгаар чи биднийг алгадчихаа зүгээр өнгөрнө гэж санаа юу гэж ууртай хашхна. Мөн Юн Санг руу чи зүгээр явчихна гэж санаа юу гэж сүрдүүлв. Лао Юншан чи юу хүсэж байгаа юм гэж хариулна. Нөгөө алгадуулдаг эмэгтэй маш ууртайгаар 3 удаа өвдөг сүгдэж ууштатгүй гэж хэлв. Мөн хамгийн гол нь энэ залуу гэж бас ууртай хэлнэ. Нөгөө өмнө нь гэрлэн гэж байсан залуу ч өөрийнхөө битгий эвгүй байдалд орвол бидний хүсэлтийг биелүүлэх бол зүгээр яв гэж битгий санаарай гэж хэлнэ. Өмнө нь хайртай гэж хэлж байсан бүр сүү тавьсан байж арайчтэй. Алгадуулдаг эмэгтэй чи ганцаараа биш дүүгээ бод гэж муухай хорон хэлнэ. Лоу Юшан гарцгүй байдалд орсон учраас дүүгийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй тулд мөн боцолтыг хүлээмжшөөрөхөөр шийднэ. Тухайн мөчөд Дофан асар хурдан хөдөлж нөгөө хоёр адгийн шарыг газар нүрээр нь савж орхидог. Хоёр том амнаас цаашгүй гаруудыг духнаас нь цус гарч аль хизээний Зофаны өмнө өвдөг сүгчгсэн байдаг. Зофан нөгөө том амтай эмэгтэйг амрагтай наадах чинь намайг гимтээлээ гэж ууртай хаших үе Зофан найз залуугийн дэлб өшгөлөж орхивоо. Гаднаас нэг залуу орж идэв. Зодуулсан залуугийн аав нь байж таарна. Аавдаа зодуулсан залуу хов зөөж энэ бүх асуудлын эзэн тэр гэж хашгирч гарлаа. Аав нь Зофаны хараад нүд чинь үнэхээр хурц юм аа Зофан гэж хэлээд гаднаас орж ирдэг. Залуугийн хөгшин залуугийн нэрийг сая гэдэг бөгөөд нилээд ухаалаг бас хүчрэг нэгэн гэдэг нь тодорхой харагдана. Зофан тандан ажиглаж байгаа чинь сайн байна гэж гайхшиж гарна. Зодуулсан эмэгтэй босч ирэн түүнд шангийн хүртээ гэж гоншихнож гарахад сая охин дүүгээ нилээд битгий санаа зов ах нь энчээ байна гэж тайвшруулна. Юн сан тандан танаа дүү та хоёр том асуудалд орлоо доо гэж ууртайгаар хэлнэ. Байдал эвгүйдэж байгааг мэдсэн Зофан Юн Шангийг тайвшруулад Сайд хэлэх юм байвал надад хэл гэж хэлнэ. Сайд Зофан хандаж дүүжинд хэлсэндээ хурж яагаад гэрлэн гэж сүү тавьчихад зөрчих нь зөвгүй гэж хэлэх үедээ сая чи надад заахгүй чамд хоёр сонголт байна. Тулдах нөгөөдг нь үхэх гэж маш хайгас үгийг хэлнэ. Зофанаас бус тэнд байсан хүмүүс бид үхэх нь гэж санаа зовх үе Зофан ханин болж байна гэж хэлээ шууд дайралтанд орно. Зофан хөгшин гэрийн араас алганы дайрал хийж хөгшин гэр арай гэж дайралтаас бултах үедээ энэ бол аз байлаа яаж над руу дайр зүрхэлж байна гэж дотроо ууртайгаар бодно. Хөгшин гэр чи миний дайралтаас тэгвэл амьд гарч чадах уу гэж хэлээд дайрах гэж бай. Зофан хариудна. Би хизээж азан итгэдэггүй харин зөвхөн хүч чадалд итгэдэг гэж хэлэх үед саяын амнаас цус гарч ирлээ. Саяын хүүхдээсэн ч гэсэн амнаас нь цус гарч эхэлдэг. Айсан сая Зофанд маш их айж чи юу хийчихвэ гэж хаширч гардаг. Ядаж байхад тун өвдөлтөд Зофан маш тайвнаар чиний хүүхэд ухаж байна. Би чамайг болгоомжтой бай гэж хэлсэн бистэй гэж хөгшин гэрд хандаж хэллээ. Хөгшин гэр хөлхөн бууж уушлаарай. Энэ бүгдийг зогсоо гэж буулт хийдэг. За явцгаая гэж бусдыгаа дагаад явна. Зофаныг бусдыгаа аваад инээд алдаад гарч ирлээ. Артаас нь газар цөм цөхөөсөн явхтай ахаа та тэднийг ингээ зүгээр явуулчих гэж байгаа юм уу гэж хорийг нь малтаж гарлаа. Хөгшин гэр энэ залуу ийм залуухан байж ийм чадварлаг байгаа юм чинь ирээдүйд бүр аюултай болно. Тийм болохоор явуулсан дээр гэж хэлсэн чинь эмэгтэй та хэрвээ айж байгаа бол манай гэр бүл бол айхгүй шүү гэж ууртай нарахгүй хэллээ. Манай хэд ч амьд мэд гарч ирж явж байгаа. Зофан хатагтай хандан та 7 агуу хаан тулсан гэр бүл гэж мэдхүү гэж асуулаа. Юушан гайхшаа чи яаж энэ талаар мэддэг билээ гэж гайхан асуухад Юусан санаа алдаж 7 агуу гэр бүлийн талаар тэд бол бидний дээд төрөл баг бол бид тэдний хувьд бол нохоо зарс гэж хэлдэг гэж хэлнэ. Ер нь бол 7 хаан тулс агуу хаан тулс бидний эзэнт гүрэн энэ эзэнт гүрнээс шал өөр төвшин гэдгийг хэлнэ. Зофанд хандаж бүх зүйлийг хэлэх үе Зофан хандаж хэлжээ. Зофан чи яаж энэ бүхний талаар мэдсэн юм бэ гэж хэлэхэд сан хадагтайгаас асуугаад мэдсэн юм а гэж хэлдэг. Аны нэрийг сонсон Юусан бид сан хадагтайгаас уушлах уух ёстой гэж шийдэмгийг хэлэх үед тухайн мөчөд Зофаны гарыг хатгаа цаашаа явах гэтэл Зофан гарыг нь зөхиод өөр бодолтой байгаа гэдгээ хэлнэ. Тухайн мөчөд зав аха би таныг өөрийнхөө ах болголоо биднийг авраач гэж гуйнаа Юухан. Тэгсэн чинь нэгэн цаанаас нь наад амаа мэд гэж ичиж байгаа болтой нилээд нүрэн жимбитлээ улаачсан байдаг. За тэгээд одооноос энэ мангага дуустал зүгээр нэг зүйлээ бариад ярих шийдсэн байгаа шүү. Тийм болохоор subscribe хонхоо дараарай.